Зохиолыг бичсэн Нэм Аргачаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батуулдын Очир. Гэсгээл харуулсан бороо завсаргүй шаагаад харанхуй шөнийн тэнгэрийг хаг татаж аянга цахилан харуулхан даанчиг сүрдэм. Дэрих ус хийгээд тэнгэрийн сүр хүчийг үл ажрах ганц морьтон уулын өндөр хэцүүд буцалтгүйгээр мацуулна. Ойртон үзвээс эсхий хивнэг өвч өдөрсөн 40 иргэм насны эр байх бөгөөд унаа морио баруун зүнгийн гуйдсаар зүтгүүлсээр байхаж. Уулын өндрөөс сул асгах их хурын усан хөрс чулуу хоёрыг эргүүлчих шахам хуйларсаар. Гэвч мөнөө хэрийг зогсоосонгүй. Дэр матсаар уулын хэцдэр саяныг гарлаа. Мөнөө хэр морносон үсрэн буугаад газарт лаг хийтэл өвдөглөв. Тэгснэн толгой гудаалгаж ихэл зөөлнөөрөө. Чи энд байна уу? Хөх уулын хар тарвагчин мойног төгс миний бие энд ирээд байна. Гэд хэсэг чимээгүй болов. Саяхан л нэжгэн асгаж байсан их адар намжиж мойног төгсийн үгийг дуулах гэсэн шиг намгүн болов. Төгс толгоогоо өргөлөө. Тэрээр талбар тийш нүдгүйлгэн байснаа голынхоо дуугаараа. Чи надаар наадаж байна уу? Гараад ирчээ. Би газар гიშгэх үр гал үлэх ханчгүй боллоо. Одоо надад сэтэрхий тэвн сэмэрхий сан байж үлдсэнгүй. Намайг яа гээвэ? Чи гараад ир. Хэмээн бархирлаа. Төвний ил дуун ойр орчмын оргил нэг бүрийг дамжин цуурайлж алстан аниргүй шөнийн нам гүмд ирэхгүй залгуулав. Дөшөт хан аймаг Дайчин вангийн хүрээ. Гэгэ муутай боловч тохилог болоод бэсрэгхэн тасалгааны хойморт Орос маягийн гоёмсог модон ширээ байх. Түүний хоёр талд нэжгээд түчлэгт сандал үзэгдэнэ. Ширээнэ бурам тэргүүтэй элдвийн амттан байхаас гадна галун хүзүүд хүртэл зэхээтэй ажээ. Уг тасалгааны хаалга багхан чахарсаар онгойход гаднаас цалбуурал сахалтай өвгөн данжаад нэгэн ирийн хамтаар орж ирэв. Данжаад ихэл найртайгаар өнөөхөрд тал засаж ширээ өөд гар сунган ураад. Хаяа, чи ёсотой сайн түншваа. Өнөөдөр сайхан амарваа гэж бэлдуучлан инэв. Данжаад хүндэт зочнон тухалсны хойно өөрөө ширээнд суугаад үүд рүү харж хоёр гарын алгыг гурвантай ташив. Дөдөлгүй гаднаас эрүү өвдгөн нийлэг шахсан өвгөн тоогооч орж ирээд тэдэнд бөхөлцлөө. Түүнийг харсан Данжаадын царайнаас өнөөх нялуун инэмсэглэл нь хоромхон арилаад. Хаяа, миний түнш ноёнд ихэ сайхан хоол хийж ирээ. Хэмээн машид чангаар замдчив. Өвгөн тоогооч үгдүүгэл эзэн Данжаад өөдөн бөхөлцөөр бөксөөрөн ухран байж өрөөнөөс гарлаа. Данжаад хоромхон зуурт өнөөхөл нялуун инэмсэглэлийг нүрэндээ тодруулаад хүндэт зочин руугаан эргэв. Төвний хөл алдах зочныг лавсхан харвал үейтэн хуаран өнгө бүхий хурган дотортой дээлэн дээр ирвсэн хөрм өмсөд тэргүүндээ минжин малгай хазгаа дуухан оргисон нэгэн байхажээ. Уугээр ихэл багтаагаар инэмсгэлсээр Данжаадууд хараад. Наст минь, та юунд ингэж хөл алднав? Би ямар бэжин Данжаад байгаа биш. Өнөөх мө мойног төгс хэвээрээ шүү дээ. Гэд хэг хөхрлөө. Төгсийн ил үгэнд наст хэмээх өвгөн Данжаад улмаач сандрах мэт болоод. Хаяа, тэр яаж болохаа? Та бол манай бэжин Данжаадаас ч баян хүн шүү. Гэж чингэнтэл инэв. Тэдний яриа болоод инээдэг таслаж гаднаас өвгөн тоогооч цартай хоол барьж анаал бөхөлцөөр орж ирлээ.
Эд өвлийн элч муутай цагаан наран баруунтай гудаж сүүмэн. Дайчин вангийн хүрээний хамгийн хөлөдлөгөөнтэй хэсэг болох зээлийн орчимд настын пүүсийн хашаа орчном. Хашааны дааман хаалга нээлттэй байх бөгөөд хашаан дотор тэн ачаа бүхий олон тэмээдийг дүүртэл хэвтүүлжээ. Азарган нэхийдэл өмссөн 10-ад Монгол эрс тэмээдийн ачааг буулгах бол хятад баралхууд ачаа барааг агуулах тийш зөөх хайдана. Гадаа эдэр ёсын жавар эд тачигнан байгаа нь тэдгээр хятад баралгуудад нэм бэрх байгаа нээлт. Ийм байтал хашааны хойдтой байх олон шавар тагцны нэгнээс төгс наст нар уур савсуулсаар гарч ирэв. Наст олон тэмээн ачааг харж багталтайгаар толгой сэгсрээд "Хай төгсөө. Чи манай пүүсийн жинхэнэ түнш ба." Гэхүйд төгсөө. "За энэ яах вэ? Наст чи бүс үржигнэ. Танаа манай хүмүүс хамжаад цэгцэлж хойно хоёул жаахан наригвал яана." Гэснэн шуудхан л эргээд орчхов. Наст данжаад төгсийн араас харж инээмхийлээд шурд хийж араас нь орлоо. Харин тэднийг гал тогооны байшингийн бяцхан гэгэвчээр өвгөн тогооч анхааралтайгаар ажиглаж байхыг хэн хэн нь мэдсэнгүй. Тэмэнжин ирснээс эхлээд төгсийг ажиглан байсан өвгөн тогооч гэгэвчнээс холдож мухар модон сандалд сууна. Тэрээр их л бодлогоширч толгоогоо үл ялэг сэгсэрнэ. Төвний нүднээ төгс химээх бэлтэй Монгол ирийн царай үзэгдэхэд жихүүц нь хүрх шиг болж өөрийн ирэхгүй бие шилгээв. Өвлийн тэнгэрт саран үгүй битүү хар шүн ноёлох бол газарт цагаан цасан зөнхлөөд орчны бараа ирэхгүй үзэгдэхээр ажээ. Уусан архиндаан баггүй хөлч үргэсэн мойног төгс унсан борныхон хоёр тал руу үл ялэг найгсаар хүрээний гол гудмыг даган гэлдэрч явна. Тэрээр амандаан 15-ны сарн агаар тэнгэртэн дэнлүүдэ 15-тай чойжун аавал ижидэ дэнлүүдэ хэмээж гунгнах айдана. Гэтэл түүний яг ард цээл нарийн хоолойтой бүсгүй хүн дуулсан дууг нь хангинтэл түрж эхлэх нь тэрэ. Үүнтэй зэрэгцээд унаа моринч яг дороо таг зогсчихов. Сүнсээ самартал цочсон төгс бондгосхийн эргэж харлаа. Бүүзэгд дэлэн хөхн алд дэлэн мунжаад өвдгөн шүргсэн чармай нүцгэн хүүхэн өнөөх дууг нь дуулсаар цоохор морных нь ар зоон дээр цогчин дэвхцэж үзэгдлээ. Төгс хашгирах гээд болсонгүй. Тэр бүхэл өнөөх зүйлээс харцааж салгаж чадсангүй. Хий дэмэл аман ангалзуусаар хөшиж орхив. Харин морины зоон дээр зогсоод хангинтал дуулж байсан өнөөх үзлийн хүүхэн гэнэт дуулахыг болоод цоохор морных нь хонлой дээр угсгийж явгалан суулаа. Тэгснэн толгоогоо хажуу тийш нь эв хавгүй хазаалгах мөртлөө төгсийн нүүрөөд цоо ширтэв. Тэд BBC-г тэн ширтээд хэр утасныг бөөмэд. "Төгсөн. Чи надтай хамт үлдэлтэй." Гэх үзэрийн хүүхний зэвэргэн дуунаар мойног төгс саял нэг сэхэ авч мориноосоо үсрэг шахан буугаад хөлийн хурд мэдэн дутаахан тэрэ. Гэвч газар хорсонгүй. Төгс хэдий чадал мэдэн гүйх боловч яг байран дээрээ л байсаар. Түүний ам хідэнтэй хий ангалцсан өөрийн ирэхгүй чангаар хашгирчхав. Тэр зүүдэлсэн ажээ. Хар хөлсөн нэвт цуваад хацар чанааг нь дагаж урссан төгс орон дээрээ өндиж суугаад түнхэлцэл амьсгаа тана. Энэ мөчөд амарч би өрөөний хаалга аяархнаар чахран онгойлоо. Мойног төгс хаалга зүгт хараа тавив. Гэтэл хаалган завсраас үс гизгэн ширэлдэж сэгсийсэн өнөөх нүцгэн хүүхэн яр зайтал инээсээр өнгөж үзэгдлээ. Төгс муухай орилсоор орон дээрээ босч зогсов. Гэтэл "Хаяа, төгс ноён та юу болсон?" Гэсэр наст данжаад дэнлүү бариад орны нүмэн зогсож байх нь үзэгдлээ. Төгс үг дуугарсангүй. Хий дэмэл ийш тийш бүлтэлцтэл хараад уртаар амьсгаа авч доош лаг хийтэл суув. Харин наст данжаад их л санаан зовинсан байртайгаар
төгсийг ширтэж толгоогоо сэгсрээд "Аяа, та ихе муухай орилсан шүү. Юу болосон? Та хэлвэ" гэж учир зүггүй шулганана. Мойног төгс толгой өргөж настыг их л нухацтайгаар ширтэв. Тэгснэн "Наста, чи намайг үргэлж ийм бил чадaltaй явсан гэж санана уу?" "Үгүй дээ. Би их зовлон үдсэн хүн юм шүү дээ" гэж хэлээд үзүүр үеэрэн тасарч идэгсэн 100 гарынхаа 7 бүр хурууг эмэрсээр чимээгүй болчихов. Сар бүхэл одож үзэгдэхгүй битүү үлдээ шөнийн харанхуйд дайчин вангийн хүрээ даяар нам гүм ноёлоно. Гагцгүй ухааныг хуцалдах золбин хийгээд эзэнтэй нохтын дуул анир эвдэж чимээлэн. Настын пүүсийн галтугоо байрлах уртаар үргэлжилсэн намхан шавар тагцны нэгэн умгар өрөөнд хөгшин хятад тоогооч залуухан монгол бүсгүйтэй хятадаар ярилцах аж. Насаар дөнгөж 20 гарч яваа гэмээр монгол бүсгүй хятадаар тийм гаргууд ярих нь даанч гайхмаар. Үнэндээ учрыг мэдэх хүнд бол гайхах явдал үгүй юм. Юу гэвээс хэнч харсан монгол гэж эндүүрхээр эл бүсгүй бол хоёрхан настайдан өөрийн эцэг болох өвгөн тогоочийг дагсаар монгол газарт ирсэн цэвэр цусны хятад иргэн билээ. Өвгөн тогооч өөрийн охиноо яг л монгол хүн мэт өсгөж хүмүүжүүлснээр зогсохгүй монгол нэр хүртэл өгч амжсан байна. Тэрээр охин өдөө харж урт нарийн гансаан тамшаалан байснаа ядруухнаар хоолой засаад "Энэ төгсгөгч хүн 2 жилийн өмнөөс л гэнэт ирэх болсон. Бээжин хүрвэл тэнгэрийн сан мэт аривжиж болох энэ хэд баялагийг настад үнгүй шахам арилжих юм. Хулгайч дээрэмчин гэхээр биш. Ямар учиртай хүн юм болоо" гэд нүдэн жартайлгаж хариу хүлээх мэт суув. Төвний охин солонго эцэг рүүгэн нэг сүрхий харснаа "Та ч н улаан нүрийг нь харж чаддаггүй үсттэй. Учрыг нь мэддэг болоод тэр байх гэж би сандаг шүү" хэмээн эрсхэн хэллээ. Тогооч чимээгүй инээмсэглэж хэдэнтэй бөгшүүлээд "Тэр ёстой үнэн шүү. Хаа холоосч төгсийн 2 нүдийг харахаар хар аяндаа л нуруу хүйт даачдаг юм. Энэ хүнд нэг л өвдөс байх шиг. Охин чамд тэгж үзэгддэггүй юу?" хэмээлээ. Солонго харин жишимчгүй гартаа барьсан гуйлан хүрээтэй жижиг тойлонд өс зүсэн шинжих зураан "Аав минь, тэрнээс юун айх? Харин ч тэр их хөрөнгөнийх нь орой дээр гараад суучих шүү гэж сандаг шүү" гэснэн тас хөхрөв. Ганц охиныхон ил үгэнд өвгөн хятад төдийл цочсонгүй харин ч таалах мэт инээмсэглээд нүдэн аниж толгой дохилоо. Хэдий ээлж муутай ч жин үдийн наран чанга дээр голлож авах үед 100 гаруй тэмээдээс бүрдсэн мойног төгсийн игчин дайчин вангийн хүрээнээс хөдлөв. Жингийн сүлд ганц морьтой хүн явахыг үзвэл цоохор морьныхоо нуруунд жисүүлдэсхийн суусан төгс байхажээ. Төгс гүн бодолд дарагдаж урд өмнө явдал нүднээ нь бууна. Шар илгэн хөрвний тамтаг эгэлдэргэлж толгойдон хярсны 2 чих бүхээ цагаан ямбуг тогтоосон мойног төгс сарлагын савган даллуур эргүүлсээр жалга дагажгүй нэ. Түүнийг харсан хавь ойрын тарвах дошин дээрэн тогтож ядан тонгочж дорон оволцтол хошигчна. Нарны сэрүүнд хэдэн бүрх хэвтүүлээ гэж сансан төгс онгорхой хар бууныхаа амыг нэгэн хөх дошууд чиглүүллээ. Хөх дошны голд эгээл том хар чулуун мэт зантхар бүрх хөдлөгчгүй, хошгорхчгүй хөндлөн харж хэвтэх. Төгс буугаан ониллоо. Овоо хараагаан аргил бүрхний баруун хүлхэнд тааруулаад сум нүүлгэж орхив. Захиур бууны нүргэлсэн их дуунд хавь оройр нэг хошгорч алсан том жижиг олон тарвгнууд сурггүй болж нүг хонголтон орцгоожээ. Тэрхэн мөчөд төгс буудсан зүгөөдөн хараад таг хөшчөв. Түүний буудсан хөх дошин дээр борх байсангүй. Харин борхны оронд бөксөн биеэрэн үжирхий давууны тамтаг ороосон ясан хэдрэг мэт чөргөр хөхөвгөн өвдгөн тэврээд сууж байх нь үзэгдлээ.
Төгс буугаан барьсаар босон харайв. Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Дахин лавсгаж харлаа. Мойног төгс эндүү хараагүй ажээ. Жөргөр хөхөвгний баруун шанаанаас идэ бээртэ холилдсон өтгөн хар цус тусагнана. Гэвч өвгөн хүний урманд чичвч хийсэнгүй. Өнөөхөл суусан янзаар. Төгс айх гайхахын алигч мэдэхгүй бууга барьсаар зогсон. Гэтэл өнөөх чөргөр хөхөвгөн толгоогоо огцон мэргүүлж мойног төгсөөд харлаа. Харах мөртөө буйлгүй амаа томоор ангайлгаад эв хавгүй инэв. Бурхан минь чинь юу вэ? Төгс энэ дуу алдаад арагшаа аяархан ухарлаа. Ухарч явахтаа чулуунд бүдрээд багахан хөл алдчихав. Тэрээр өвгнөөс хормын төдийд харцаалгаад эргэж харвал өвгөн огтоос ормөргүй болсон байхажээ. Төгс бүрт сандарч толгоогоо тал бүр тийш эргүүлж харна. Гүн хар жалганы захад онгорхой хар буугаан барьсаар тэр гав ганцаар л зогсож байх. Хэмээн дуу алдаад төгс хэртэй хар шуугаараа духны хөлсөөн арчаад баг зэрэг тонгойв. Бүү үзэгт өнөөх үхэрийн хөхөвгөн хоёр хөлийнхэн дунд дээшээ хараад хэвтчихсэн амаа томоос том ангаагаад тарвагчин нэрөөд тас ширтэж байх нь тэр. Төгсөхөө. Гэх дуунаар тэр сая нэг бодлоо сонсолов. Жингийн зүгээс хурж ирсэн азарган нэхий дээлтэй 20 орчим насны залуу эр төгсийн өмнө морины амыг татаж зогсоогоод та зүгээр үү гэж аяархан асуулаа. Залуу эрийг хангал гэх бөгөөд төгс түүн рүү харж үйл ялэг инээмсэглэх нь гачлант бодлоос нь салгасанд талархуу гэлтэй харагдана. Төгс инээмсэглсэн хэвээр гэмгүдээ өнөөдөр хэдүүлээ эртхэн буудалж амран шүү. Чи данигаад хэлээрэ. Тийм маргаас чи надтай хамт явна гэж мэд. Багхан зам хазаах хэрэг байна. Хэмээлээ. Залуу ирч үг дуугүй толгой дохиод жингийн цувааны араас хатирч одов. Төгс уртаар санаа алдаад санаандгүйгээр эргэж харлаа. Тэгснэ царай нь бараачхав. Түүнээс холгүйхэн саахалт хэрийн зайд эгээл хүний сүүдэр мэт бараан зүйл зогсож байх нь тэр. Яалтчгүй хүн дүрстэй боловч яг л хий хоосон сүүдэр мэт зүйл салхины аясаар хийсгээд л тэрүүхэнд ганхаж саринсаар үзэгдэн. Төгс ихэд эвгүүцэж унаа мориндоо ташуур өгөөд жингийн араас хатруулж одлоо. Тэрээр дахин эргэж харсангүй. Өвлийн богино өдөр өнгөртгөрөөл өнгөрч юу юугүй л бүрийн нөмөрчээ. Их уулын нэгэн ам бараадаж буусан жинчтийн түрүүж шовгруудаа босгож хээрийн улаан галыг улалзуулан байх. Хуучвтар хөхмайхны үүднээ залуудаа барилдаж ноцолдож явсан болов уу гэмээр өргөн ханхар цээжтэй өвгөн түүдхийн хоймор барьж ганц тамхиан золгуулна. Түүнийг дангаа гэж авгаалах билээ. Харин түүнтэй хамт ганцхүү хангалан байх бөгөөд тэрээр галд гişүү нэмж өвгнөөс үг хүлээх байдалтай суув. Дангаа тамхиа онгоцгож хэсэг сууснаа хангалууд хараад "Гомнэ хаа хүрхэ хэлсэн буюу?" хэмэв. Хангала зам хазаан л гэсэн. Өөр юм хэлсэнгүй аваа. Энэ төгс ахыг та эртнээс мэдхүлөө гэж хариу асуулаа. Дангаа нэрж дууссан мод толгоогоо сэргэж хэсэг болсноо. 3 оны өмнөтэйгөөс л мэдих юм. Засагт хааны хүн гэнвэлээ. Хөөрхий их зовлон үдсэн амтаа. Гэд анайл чимээгүй болчихов. Хангал харин сонирхол нь ихэд хөдлөв бололтой эцэг өөдөө дөхөж суугаад "Аваа, та хэлэлтэй. Надад бол их л сайн хүн шиг санагдах юм" хэмээлээ. Дангаа хээрийн гал ширтсэн хэвээр өгүүлрөө. Төгс алтайн ар өврөөр нутаглаж ангийн хишиг горцсон гөрөөчн байсан юм гэнлээ. Хэдий тоолох малгүйч залуу сайхан эхнэр хүү охин хоёртой байсан гэдэг. Ангийн хишгээр амьдраад нэг их гавхгүйч
дөрвөн халуун бүлэг болгоодол байдаг байж. Нэг гайтай хар өдөр болохгүй амтан буудаж хад голомтороо сүрч гомбий хог толгой үлдсэн гэнлээ. Чухамдаа түүнээс хойш хизээ хаагуур явж энэ их хөрөнгө зойр цуглуулсныг мэдэхгүй юм. Өвгөн надтай үгсөрж элдвлэж явсангүй хөөрхөө. Гэхдээ үний эрээн дотроо гэдэг юм шүү хөөмөн. Гэд өвгөн даньгаа хөрүүгээ нухацтай ширтэв. Хангал эцгийнхээ тэн ширтсэнийг ч анзаарсангүй бодол болсоор сууна. Шөндүнд хэдийнэн өнгөрчээ. Ланцгээтэй хөхирэн майхны баруунтай мойног төгс нойр хулжиж хэвтэ. Түүний зэргэлдээд хөтөж жигмэд ухаан зулггүй хөрхрэнэ. Төгс бич үлтэй амтан юмд. Эд байгаад ч жаргалгүй чиг үтсэнгүй. Энэ бие минь хэзээ өнхрөх болоод ингэж явнавтай би. Ямартай ч маргадар хангалыг дагуулад жамхан өвгний хөрнийг ороод харъя. Гэх мэтийг бодсоор хөрвөн. Төгс минь. Гэх бүсгүй хүний дуунаар тэр хайж уухан өндөв. Амыг нь хааж даруулсан майхных нь үүд хавьяас элдүүн сонсогдоно. Төгс чичирсэн хоолоогоор чи зайлж үз. Намайг орхи гэж шивнэн. Гэтэл мөнөөх дуун зөөлөн хэрнэн зэвүүтэй бас тавлах мэт өнгөөр инээж эхлэхэн тэр. Инээх дуун эхэндээ айдуу байснаа сүүлдээ улам бүр чангараад ирэв. Төгс тэсгэл алдаж ухсхийн бослоо. Тэрээр намайг орхи. Чи надаар яах гэсэн бэ? Чи зайл гэж барихрана. Гэвч инээх дуун намжсангүй. Тэр их дуунаар хөтөж жигмдж сэрсэнгүй. Майхны үүд сэвхийтэл сөхөгдлөө. Мойног төгс дахин хашгирч чадсангүй. Тэрээр чивчмээгүй болоод өөрийн ирэхгүй майхны хаяа өд шигдэв. Гадаа салхиулах мэт хүүгэж майхны онгорхой үүдээр үе маналзах цасан хүй ирчилж үзэгдэн. Тэгснэн гэнэт намгүм нөмрөв. Салхины хүүгэх дуун үгүй болж цасан хүйж ирчлэхгүй болов. Төгс үүд рүү ширтсээр хоолой төвөнх нь гүвэлзэж хэдэн хорм өнгөрөв. Намгүм хэвээр. Мойног төгс бараг л амьсгалахыг болов. Майхны онгорхой үүдний зүүн хатавч талаас ясан хэдрэг мэт чөргөр цагаан гар гулсах мэт ороод ирэхэн тэр. Төгс таг гөлөрсөн хэвээр. Чөргөр цагаан гар гохтгээ мэт хумснуудаа арвалж адил аргунуулсаар үүд хаваар тэмтжин. Төгс хажуухантаа унтах хөтөж жигмдийг дуудах гэсэн боловч хоолой нь гарсангүй. Босоод гүйг санаа байвч бие нь хөдөлсөнгүй. Хий дэмэл нүдэн бүлтэлцсээр суун. Гэтэл өнөөх гарны араас цог шиг улаан нүдтэй ширэлтсэн их үс нь газраар нэг чирэгдсэн нүцгэн хүүхний дүрт үхээр үсгэн гарч ирээд нүд ирэмхийн зууртал төгсийн өвөр дээр шахам гараад суучхав. Төгс яач чадсангүй. Харин үхэрийн хүүхэн төгсийг тавлах мэт инээсээр хүзүү толгойг нь зөөлөн илбэн. Хөөрхий хэр дагчтал чичрэхээс өөрийг хийж чадсангүй. Үхээртэй харц тулсан хэвээрсэн. Өнөөх үхээрийн хүүхэн гэнтэл инээхийг болж төгсийн нүд рүү цоргих мэт ширтснээ. Төгс чи надаас зогтож чадна гэж юу? Чи тэгээд хаа хүрэх юм? Хэмээн хахир зэвүүн өнгөөр зөөлөн шивнэлээ. Энэ үгийг сонссон мойног төгсийн хоёр нүд нь өөрийн ирэхгүй харанхуй лав. Хэн нэгний ам тавих мэт бархирах дуунаар даньгаа хангал хоёул зэрэгсэрэв. Даньгаа шуудхан л "Айлы хүмүн гараарай. Юу болов?" гэсээр дээлэн эгэлдэрглэв. Хангал гутлаан углаж аваад үг дуугүй л шавгороосоо гүйж гарлаа. Тэр гарч ирмэгцэн яг дорон нам зогсчихв. Төгсийн майхны зүгээс хүн дүртэй нэгэн зүйл агаарт хий сарвалцаар ийш тийш үсчиж харагдана. Чингэгтэн өнөөх зүйл ам авраараа гэж бархирх нь яалтчгүй төгс гэж танигдахаар ажээ. Хангал яах учраа олохгүй зогссоор. "Айлын хүмүн болохон байлаа. Май үүнийг ав."
Гэх эцгийнхээ дуунаар хангал сайн нэг сэхэ оров. Тэгэхэд эцэг дангаа нь суран бугуйлыг хангалын гарт атгуулаад "Хөөмн бүү ширвэт түүнийг цаламдаа тав алдчихгүй" гэж аяархан шивнэлээ. Залуу хүү хангал эцэг өдөө нэг сүрхий хараад их л шийдсэн мэт төгсийн зүг алхав. Бугуйлан зэгсээр түүнийг ойртоход агаарт нэг дорон тогтоод хий сарвалзаж байсан төгс хажуу тийш огцон булзаад нүд ирмэх зуурт хийсэх мэт цаашлаад харанхуй руу шумбан орлоо. Гэвч хэдий шүн байлаач агтны толгой алдаж үзээгүй хангал бугуйлан ганцхан даллаад хөөхий төгсөөд нисэгчгэн тэрэ. Хангалын гарт атгатай үлдээд газарт сул унсан бугуйлын сур хормохнон хөврөн байснаа чивчиртэл чангарав. Тэгтэн залуу хүү ээтэн гутлынхаа өсгийг цастай хөрсөнд дэвсэж шигтгэхэд арагш цахлан суулаа. Бугуйлын сур эгээл мод мэт модож чангараад цаад үзүүрээс нь асар их хүчээр шовд татхан тэр. Тэгсэн ч хангал хөдөлсөнгүй. Харин бугуйлын цаад үзүүрт байх төгс гүн харанхуй давтаад харагдахгүй болжээ. Гагцхүү тэр зүгээс төгсийн бархирах дуу сонсогдсон. Энэ үед их дуу чимээнээр сэрцгээсэн чинчид эхнээсээ хангал дээр ирж хүч нэмэв. Тэгснээр хангалттай нийлээд дөрвөн идэрээр бугуйлыг хүчнийлүүлэн татлаа. Гэвч дийлдсэнгүй. Бугуйлын сур чангарсан хэвээр тэн хэсэг болов. Гэнтэл суран бугуйл огцом суларч эрс бүгдээр татсан хүчэндээ дийлдээд арагшаа өнгөрөн унцгаалаа. Үүнтэй зэрэгцээд төгсийн дууч сонсогдохгүй болжээ. Төрүүнээс хойш эл байдлыг харж зогссон өвгөн дангаа алга хавсран залбирсаар бугуйлын үл харагдах үзүрлүү хөлийн хурд мэдж шогшив. Тэр яаруухан явсаар бугуйлын нөгөө үзүрт хүрвэл цээжээрэн цаламдуулсан мойног төгс цасан дээр төрүүлгэн хараад ухаангүй хэвтэж байв. Очир дармин. Дангаа ин хилээд төгсийн дэргэд сөхрөн суулаа. Дайчин вангийн хүрээ, настын пүүс. Наст данжаад өвгөн тоогоочийнхоо хамтаар өрөөндөнсөв. Наст урт нарын гансан сорж чимээгүй байх бол тоогооч нүдэн үл цавчиж настаас үг хүлээсэн мэт байхажээ. Наст гансан амнаасаа салгаж тоогоочуд хараад өөрийн хэлээр "Чи бүтэн гэж бодож байна уу? Төгсийг гахаа нүцгэн нохоо явган гуйлагчин дайчин вангийн хүрээнд ирж байсныг би мэднэ. Мэдэлгүй дээ. Өөрт нь мэдэхгүй царайд үзүүлж явснаас биш. Үнэндээ энэ үхэр хаанаас ийм их зүйл олж ирээд байгааг би ч мэдмээр л байдаг юм шүү" хэмэв. Тэгтэн тогооч хүссэн үгэн сонссон мэт таатаяа инээмсэглээд "Тэр тэгэлгүй яах вэ? Та бид адилхан дотор хүмүүс. Миний охин Солонгыг та мэднэ. Энэ хэргийн учрыг түүнд даалгаад үзэхэд танаас юу унах вэ?" гэд залжнаар инээмсэглэв. Харин наст инээхийг болж тогооч руу хүйтнэр ширтснээ. "За яах вэ? Хэрэг чинийхээр болвол чи надаас юу хүсгээ шуудхан хэл" гэвэ. Өвгөн тогооч чимээгүй инээмсэглэн. Мандаж буй нарны туяа эдэр юусын жавартай холилдож гялбалзана. Шүнжин ухаангүй дэмэрсэн төгс арай хийж нэг эрүүл ухааныг олов. Тэрээр нүдэ нэмэгцэн дэрэгдэн суух дангаа дээр харц тогтоолоо. Тэгснэн өндөх гэж оролдоод чадсангүй. Учир нь түүний цээжин би эгээл хүнийх мэт болоод учир томгүй янгнан өвдөх ажээ. Тэгтэн дангаа хоолоо засаж төгсийг арагш хэвтүүлээд "Төгс минь тогтож хэвт" гэхээс өөрийг хэлсэнгүй. Төгс арагш хэвтээд нүдэ хэсэг анлаа. Тийм байснаа "Дангаа юу болсон бэ?" гэж арайхийн шивнэлээ. Нар ургахтай уралдаж хөдөлсөн жингийн цуваа газрын харыг барьж гэлдэрнэ. Урд шөнийн буудалсан газарт нь дангаан ганц шовгор хоёр тэмэл үлдсэн үзэгдэн. Тэнд дангаа
бие таруу төгсийн хамтаар хоцорчээ. Дах дээлээр битүү хучуулсан төгс шавгарын хоймроо хөдөлж чадахгүй хэвтэн. Харин дангаа үүдгэрд гал түлээд тогоонд цай буцалгаж суух. Тийм байхтаа дангаа төгсөөд байн харна. Тэгснэн төгс мэн урд шөнийн явдлын талаар хэлэх үг алгуу хэмээлээ. Төгс дээш харж гөлөрсөн хэвээр дангаагүй. Энэ чөтгөр намайг их удаан дагаж байна. Арай ч иймдэн тулж байсан удаагүй. Би танд хэлж байсан да. Эхнэр хүүхдийг минь хороосон тэр хорлол надаас бас салахгүй нь бололт. Гэж хэлээд чимээгүй болов. Дангаа ганц тамхиан гаргаж нэрэг зуран их л бодол болоод. Одоо тэгээд яадаг шүү юм бэлээ. Гэж амандаа зөөлөн шивнэв. Тийм шүүр салтхыг нь төгс харин сонссонгүй. Төгс арайхийн толгой эргүүлж дангаа руу харснаа. Таал надад тус болж үз хэмээлээ. Тэгснэн цааш үргэлжлүүлж жамган өвгнийг та мэдэх шүү дээ. Түүнд дуулгаад над аврал болгооч хайрл. Гэвэ. Дангаа нүдэ том болгож төгс рүү хараад. Яалаа гинэ. Дайч вангийн хар жамганыг хэлнэ. Тэр ч ярдггүй хэрэгээгөө. Гэснэн буруу харж ганцаа нэрээд суучхав. Тийм байтал өмнө зүгээс хөтөлгөө морьтой нэгэн хүмүүн цас манруулан айсгүй үзэгдлээ. Тэр хүн юуюугүй л довтлохсоор тэдний шугарын хажууханд ирээд морьноосоо буу. Дангаа уг хүнийг тэгтэл танилаа. Тэр нь настын пүүсийн хятад тогоочийн өргөмөл охин Солонго байхажээ. Өргөмөл охин гэсний учир нь тэд бүгдээр Солонгыг Монгол хүн гэж сансных болоо. Солонгочход Дангаатай мэдлэв. Дангаа ихэд гайхаж. Гүэ охин минь энэ цасны зузаан цагийн хатууд хаа хүрэх гэж явна вэ? Хэмээлээ. Солонгоёг л эр хүм мэт өрөөсөн өвдгийг нуглаж Дангаан дэргэд суугаад. Би холдохгүй. Та хитмэн сайн явж байна уу? Гэт нүдэнд дулаахнаар инээмсгэллээ. Дангаа мөр цох гэж бид хэдэж мөнгөнуул явна. Энэ төгс маана. Гэхэд Солонго шовгорын онгорхоо үүдээр багхан үлээж хараад Дангаан яриаг таслаж. Харлаа төгс ах яагав? Хэмэв. Дангаа дуугарсангүй. Хар модон тагшинд дөнгөж буцалсан хээрийн борцай дүүргэж Солонгод бариад. За хүүхэн чи төгсөд хань бараа болоод байж байна уу да? Ах нь нэг ойрмогхон мордоод ирээ. Эс амжвал маргаатар өглөөдөө хүрээд ирнэ. Гэт судлаасаа өндөв. Солонго чимээгүйхнээр толгойд охилоо. Шовгороос Дангаан тэн хэлхийг сонссон төгс битүүхэнтэй баярлаж хэвтэн. Гэхдээ эсвэл амжвал маргаатар өглөө ирнэ гэсэн үгийг нь сонсоод зүрхөөд нь их цус лүгхийг шиг болов. Эхүүдийн наран орших ах үед Дангаа хүрэн тайлгаан унсаар жамганыхыг зүглэв. Гүэ бас хар жамган л дутаж гэнэ. Хүн хар дөлж ширвдэг айхавтар хар хилтэй лүдгэн вэлээ. За би ямар нүүр тулж явсан биш. Юутайч учир байдлаа хэлээд лүүцхээс хүн хэлээрэн гэдэгтэй. Гэх бодлууд өвгөн Дангаан хөгшин тархинд эмх замбраагүй өөмөлдөн. Тэмэнжингийн цуваа зогсолтгүй явсаар өглөө хөдөлсөн газраас даруй 2 өртөө хэр холдожээ. Хангал барууна тонгоох нарыг хараад өөрийн ирэхгүй санаа алдлаа. Муаб минь гайгуул байдаг байгаа та. Үгнээс нь зөрөөд үлдий гэдэг байж юу? Хэмээн бодохын сацун төгсийн хөтөж жигмэд мөр зэрэгцэж ирлээ. Жигмэд мөн л царай баргар байхагаад хангалд хандаж нөгөө хоёр маань яач юу байдг юм бол тоо. Үгүй ингээд чи урд шин чухам юу зөв? Бид огтоос учрыг ухсангүй гэж асуулаа. Хангал ах минь
Үнэн дээр би юу ч харсангүй. Төгс ахыг нэг хүчтэй үл үзэгдэх зүйл дээш өргөөд байх шиг санагдсан. Ямар их хүчээр татаж байсныг та өөрөө мэдэх шүү дээ. Хэмэв. Тэгснэн дуун зөөлөрч би ер нь буц юул гэж санаад байна. Гэснэн уртаар санаа алдлаа. Өвлийн богино өдөр хэдийнэ өнгөрчээ. Цагаан гэгэнд орчмын байдал бүрэг барагхан үзэгдэн. Төгсийн хөл тушаа байх солонг бүсгүй төгсийг ширтсээр үл ялэг инээмсэглэж суу. Харин төгс хариу бүрийн нөмөрхийн хэрээр биеийн тавгүрхэх тул босхоор хүчлэн өндөлөө. Тэгтэн солонго угсгийж түүнд дэм болоод та яаж вэ? Хөвтөж байсан дэргүй юу? Хэмээлээ. Хөөрхий төгс солонгын нүдөөд эгцлэн ширтэв. Тэр үнэхээр өрөвдмөр харагдах бөгөөд уруул ам нь өмөлцөн чичрэх мэт байхаач. Солонго та чинь яаж байна? Битэй хэцүү байна уу? Би яах вүлээ? Хэмээн айдуухан асуув. Харин төгс нүдээ гялалзуулж ийш тийш ширтсээр чимээ чагнах мэт байснаа. Солонго дүүмэн. Тэр ирж явна. Намайг авахар ирж байгаа. Гэж хоолойгоо чичрүүлэн зөөлнөр хэлв. Солонго ихэд гайхаж нүдэн том болгоод "Гүй та чинь юу хэлнэ вэ? Хэн ирж яваа вүлээ?" гэж хэлж дуусаагүй байтал шаврын гадна хэн нэгний багтаагаар хөхрөх зэвэргэн дуу чангаар хатхан тэр. Умгар хар гэрийн дотор хэдийнэ бүрий орсон байх бөгөөд тэнд гагц тосон дэнгийн өчүүхэн гэрлэл гэгээ болно. Гэрийн баруунд даньгаа ганц нэрсээр газар ширтэж суух бол хоймроо өндөр янгахгар биетэй үрчгэр хар өвгөн суух нь хар жамган гэгчаажээ. Тэд хэдий удаан энэ суусныг хэнчүүл мэдэх вүлээ. Жамган даньгаа өөд их л нуцтай ширтэж байснаа. Хар жамган нэр ханат боргер хоёроос минь цэрвэхгүй бол чи хоноод явдаа. Би угаас олон үггүй хүн. Тэр мойнгийн талаар ахиж бүүдурсаар. Гэчгээд аажуухан босч амархаар зэхэд дээлэн тайлав. Даньгаа хар цагаан дуугарсангүй мод толгоогоо дахин сэргээгээд өнөөхөл янзаараа суусаар. Адын хөхрөх дууг сонссон мойног төгс өвдөж байхаач бүр мартаад ухсгийн өндөлөө. Тэгснэн солонгоод өрөвдөлтөөр хараад "Дүүмэн ахыгаа авраач туслаач" гэж дуулдах төдий шивнэв. Учрыг үл мэдэх солонго гайхсаар төгсөөд төхөөд "Аха энэ хэн бэ? Юун хүн ингэж голд хүйд ортол хөхрнө вэ?" гэсээр үүд рүү харав. Төгс үгж дуурч чадахгүй солонгын гараас атгаж авлаа. Гэтэл өнөөх дуун хөхөрч ихэлсэн шигэн гэнтэл таг чимээгүй болчихон тэр. Төгс бүрч ихээр айж солонгын гараас базлана. Харин солонго гараа шовт татаж аваад чийдмэгхэн бослоо. Төгс чичирсэн хоолойгоор "Солонго" гэж дуудах айдаад хэвтэртэн үлдэв. Гэвч түүний дууг дэрэгдэн байх солонгоч сонсохоргүй ажээ. Солонго шуудхан л шовгороос гараад явчихав. Тэрээр гарч ирмэгцэн үүдэнд зогсоод эргэн тойрноо анхааралтай ажиглав. Эргэн тойрноо амьд амтан байх ямархан ч сэжин мэдрэгдсэнгүй. Гагцхүү зөөлөн малгайлах цасны том цагаан ширхгүүд л халуун нүрийг нь элбэх мэт бужигнана. Гэтэл шовгорын архан талаас ахиад л хэн нэгний хэнгэнэн гинших адил хөхрөх дуун зөөлнөр сонсогдлоо. Солонго давхын цочсон ч барьц алдсангүй. Эл дууг хэсэг чагнаад аяархнаар алхав. Түүнийг тийм нэг алхахад зөөлөн цаас хөл доор нь ирэхгүй чахарч чимээ нэмлээ. Солонго нүдэн анж өөрийгөө хором тайвшруулад дахиад нэг алхав. Тэрээр энэ мэт алхсаар шовгорын зүүнтэй гарч зогслоо.
Солонго аажуухан өнгигөөд майхны хойд талаад харав. Түүний нүднээ үс гизгэн ширэлдээд газраар нэг чирэгдсэн чөргөр хатангар биеийнх нь яс бүрэн товоож тодорсон үзлийн царайтай чармай нүцгэн хүүхэн эрэхгүй өртлөө. Тэр үхэрийн хүүхэн яр зайтал инээгээд унаж сунсан уртхаар хөхөөрөн даллан тоглох мэт зогсох ажээ. Солонго амьсгалж чадахгүй арагш болоод хэсэг зогслоо. Хар жамган хэдийнэ хажуулжээ. Харин даньгаа өнөөхөл янзаараа суусан хэвээр. Жамган хэсэг тийм хэвтснэн тэсгэл алдрав бололтой өндийгөө дэрлээ. Тэгснэн намхан модон орон дээр их л тухалж суугаад үл ялэг инээмсэглэв. Тэрээр бид үеийнгийн үхэр хонин жилтэй улс гэж би бодоно. Чийж шаггүй хогшин бололтой дэг. Гэснэн хүд хөхөрлөө. Тэгтэн даньгаач мөн инээмсэглээд. Зос, юу базаав гэж. Би чамд хэлсэндээ чаддаг мэддэг юм би бол тэрмүү хүүднийг туслаатгаач гэж. Чи ёстой хар нэрэндээ таарсан мон шимаа да. Гэмэв. Хар жамхан аанай л ажиггүй инээмсэглээд. Нэрмэн л хар болцоход байгаагаас угтан бол надад хар үйл хийж явсан удаагүй юм. Гэхдээ чиний хэлснийг би болгоож чадахгүй. Чадахгүй ч биш хүсэл алга. Хүсэгч юм биш. Гэж үгэн уцартаагаар төгсгөлөө. Даньгаа гайхах мэт нүдэн том болгоод. Та хоёр жухам ямар өс ангидсан болоод чи ингэж байна вэ? Төгс болохоор чамайг аврал гэж үзэх. Харин чи тэрмүү хүүг хүнч гэж үзэхгүй байх шив. Хэмээлээ. Солонго амьсгаа дарж биеэн барихыг хичээнэ. Гэтэл майхны зүүнээр тойроод өнөө хүүхээр эв хавгүй дэгдгэнсээр гүүгээд гараад ирэхэн тэр. Үхээр аанал яр зайтал инээсээр хоёр хар хөхөө мөрөн дээгүүрэн нэг давуулж нэг буулган унжуусаар зогсон. Тэгснэн гинэд угс гэж солонгийн нүүрнээ нүрэн тулгаад. Ир дагаж ирсэн өлөгчин чанчи. Эндээс юу шинжлэн хідэн ясараа хэлхэлдээд төгстэй хамт энд хухаарах вэ? Гэснэн дахиад л гол зуртал чангаар хөхөрлөө. Солонго ямархан ч хариугүй яг байрандаа зогссоор. Солонго тагдуугүй хэсэг зогссноон саяхан л айхмад байсан төрх байдал нь элтэд хувирч хүйтнэр инээмсэглэлээ. Тэгснэ баруун гараа аажуухан дээш өргөж үхэр хүүхний нүүрний өмнө болгоод алгаан дэлгэв. Солонгийн алган дээр гурилмэт нунтаг цагаан зүйл байхач. Солонго аанал инээсээр үүнийг хүрт гэж зөөлөн шивнээд үхэрийн нүрөөд өнөөх цагаан зүйлийг зөөлөн үлээлээ. Ингэхтэн зэрэгцээд үхэр хүүхэн гол зурм муухай орилсоор хормын төдийд салхи шуурга мэт замхран алга болох нь тэр. Солонго хүйтнэр инэмсгэлсэн хэвээр зогсон. Өөрийн эцэг болоод төгсөд санаан чилээд тогтож сууж чадахгүй болсон хангал өглөө эртлэн мордожээ. Тэрээр унаа морин гуйдсаар яаруухан хатирч явна. Тэн явсаар эртлэн гарсны тусыг үзэж эцгийнхээ шовгрын барааг сайн нэг хараад морины амыг татлаа. Шовгрын гадна хоёр морь ганц тэмээ байх үзэгдэн. Хангала. Үгүй энэ чинь аавын хүрэн тайлаг алга. Гэж амандан шивнээд мориндон ташуурагч юу юугүй л шовгрын гадна хүрв. Хангалыг шовгорт явж ороход төгс өндийгөөд суучихсан хамрынх нь хөлсөн бурзаагаад бор шүл ойчлон байхаажээ. Харин солонго түүнд бараа болоод их л хавамжилж үзэгдэн. Хангал шуудхан л төгс ахаа аав маань хаачаавэ? Та хоёрыг хүлээгээд ирэх шинжгүй болохоор. Гэхдээ төгс яриаг нь таслаж. Хангал минь даньгааг би нэг тийш явуулсан. Чи санаа бүүзав. Үгүй энэ солонго араас ирж аминд оров шүү. Гэснээ солонго руу харж айдуухан инээмсэглэв.
Хангал үг дугүйхнээр майхны зүүнд гарч суулаа. Солонго түүнд ууран савссан халуун цай хийж барив. Хангалыг цайнаас нэгэнтээ ойчлоход төгс бүр өндийж дээлийн нүмрэн суугаад Хангалаа би базаахгүй энэ солонготой буцъя да. Настын пүүсэнд хүрч бие тэнхрүүлэхийг бодоё. Харин ч эндэн хүлээж байгаад эцгийгэн ирэхээр жингийн араас хөдөлтөө гэж ирсхэн хэллээ. Хангал мөн л дуурсангүй толгоогоо үл ялэгд өгөв. Солон харин сансан хэрэг нь бүтсэн хүний байдлаар ёжтой инээмсэглэж 2 монгол ирийг ээлжлэн ширтэн. Өд өнгөрч авах үед солонго төгснөр мордлоо. Харин даньгаа ирээгүй л байв. Буудалсан газраас аажуухнаар холдож дайчин вангийн хүрээг зорих явгстыг харсаар хангал ганцаараа үлдэжээ. Моник төгсийн бие барагтайханч сэтгэл тэнгэр явах. Тэрээр үе үехэн солонго руу харж инээмсэглэх айдан. Солонго харин огтоос ажиггүй өмнөх замаа ширтэж гэлдрүүлнэ. Төгс хоолой засаад Солонго дөөмөн чамд гэлалаа. Сүүлийн 2 жилд би урд шөнөг шиг бүтэн ортой хонсон нэгэ хинч үгүй. Гэснэн хөмсгөн зангидаад чимээгүй болов. Тэгтэн солонго төгсөөд харж инээмсэглээд. Төгсөха таны наад долоовор хуруу яагаад ийм болчихсон юм бэ? Гэж тэсвэр зүйлийг асуулаа. Төгсөө. Энэ хэмээн түгдэрснээ анд явж байгаад галзуу чононд ноцуулаад харин ч ганцын зэрэг хуруу өгöd салсан нь яам. Гэд мөн л инэгч айдав. Солонго нүдэн том болгож төгс рүү хараад. Ямар амар юм бэ? Тэр чон тэгээд яасан бэ? Гэж улам шавдуулав. Төгс бүрч сандрах мэт болсноо. Тэр яах вэ? Үхгүй юу? Хэмээлээ. Тэд ийн ярилцсаар цааш цам хорооно. Наран жаргахын өмнөд өвгөн даньгаа яаралгүйхэн гэлдрүүлсээр ирлээ. Хангал эцгийгийн тосож тэмээг нь хэвтүүлээд түшиж буулгав. Даньгаа нэг л царай баргар байхагаад хүүгэн саялныг таних мэт болж. Гүэ миний хүү яагаад хүрээд ирвэ? Гэснэн эргэн тойрныг ажиглаж хараад. Энэ солонго явчихаа юу? Хэмээн асуулаа. Хангал айдуухнаар. Би өглөө ирсэн. Танд санаа зовоод болох биш. Солонго явсан аваа. Төгс ахыг аваад явсан. Гэв. Өвгөн даньгаа хэсэг бодол болох мэт байснаа. За тэр нь ч болж хоёулаа эндэн хоноод өглөө эртхэн мордоё доо. Гэснэн шуудхан л майхан өдөө орлоо. Хангал эцгийнхэн араас дагалдав. Тасхийг шөнийн жавартай уралдсаар солонго төгснөр настын пүүсний хашаа өөд орж ирлээ. Хэдэн өвгөн тогооч тэргүүтээ хятад баралгууд тэр хоёрыг хөл болон угтаад моник төгсийг хөтлөж түшиг шахам дэмэнсээр настын шавар тагзууд оруулав. Харин солонго октын энергүйхнээр гал тогоо чиглээд яаралгүйхэн алхана. Наст төгсийн гаднаас орж ирэхийг хараад дуу алдаж. Хаяа та яасан ба? Аяа царай тань ямар муухай ба? Гэсэр угтлаа. Өвлийн урд шөнө нэгэнт тохиож. Майхны баруун зүүнээр хэвтэх эцэг хүү хоёулын нойр хулж байна. Хангал. Моав минь яаж өрхөв? Бүр дуу гаргалгүй өнжлөө. Надад хэлэхгүй нэг учир байна да. Гэх мэтийг бодсоор хэвтэн. Гэтэл майхны гадна хаяа талаас хэн нэгний гиншин гингнэх дун аяархан сонсогдов. Хангал угсгийн өндөлөө. Дахиад чимээ сонсогдсонгүй. Үгээ өндөхийг харсан даньгаа хоолой засаад. Яа миний хөө. Хэмээснэн тохоо дээрээ тулан өндөв. Хангал эцэг өдөөгөө нэг хараад.
Нойр хулжаа гэж аяархан хэллээ. Хангал аажуухнаар эргэн хэвтээд хучлгаан засаж нөмрөв. Яалтчгүй л хүн ойлгох шиг болсон да. Энд юу н ямар гэж жигтэй газар боочгоо. Төгс ах яала. Гихмитийг боцоор хэвтэх түүний нойр нь нэг мөр хулжжээ. Гэтэл нөмөрч хэвтсэн азарган нэхий дээлний нэг талаас нь хүн татах шиг аажуухнаар доошгуулсав. Тэгт нь хангал дээлийнхээ нэг үзүүрээс атгаж аваад тогтоолоо. Дээл нь байрандаа үлдэв. Харин хариуд нь хэн нэгэн тавлах мэт зөөлнөр инээхэн сонсогдлоо. Моник төгсийн царай нь гэрэлтээд бие нэхэд амарч хонсон бололтой хэвтэн. Тэрээр дээш гарсан чигтэн адар ширтэж инээмсэглэн. Үгүй бас ийм байх гэж. Өчнөө жил араас зүгдээд салаагүй юмсан. Сүүлдээч бүр бариулж хідүүлэх шахаж байв шүү. Ингэхэд энэ солонго юу н ямар учиртай охин байна. Солонгот бол нэг учир байна. Юу н өвгөн тогоочтой уулзаад нэг үзүүл яадаг бол. Сайхан ч охин доо. Гэж бодохтой зэрэгцээд өрөөний хаалга аяархан онгойв. Төгс өндөөж хаалган зүгт хараад гаднаа хэдий инээмсэглсэн ч амандаан чөтгөрийг дурсгаар гэж шивнэ дамжив. Учир нь гоёмсог дийз цагаан шаадсан аягтай халуун цай барьсан өвгөн тогооч өрөөнд нь орж ирсэн байлаа. Өвгөн тогооч нөгөө цангаараа бүхэлцэж нахилцаар төгсийн өмнө ирээд цайг барив. Тэгснэн хаяа төгс ноён та сайхан амаравоо. Энэ болоо 9 ихэ цэцгийн үрээр хандалсан цайва. Биенда ихэ сайн шүү. Хэмээн бялдуучлав. Төгс ч таатай инээмсэглсээр яаралгүйхэн өндөж халуун цайг аваад тогоочийг нугацтай бас сүртэйгээр ширтэв. Тэгтэн тогооч үг дуугүй бүхэцэж ухарсаар гарахыг завдлаа. Төгс чи хүлээ нааш суу. Хэмээн их л дээрэнгүй аясаар хэлв. Хөгшин тогооч гайхсан нүдээр төгсийг ширтсээр итгэлгүйхэн ойртож ширээний дэрэгдэх мухар сандал дээр цомцон суулаа. Өөр хаярхтай зэрэгцээд боссон даньгаа хангал хоёул аяны шовгорон хурааж нэг тэмээндэн ачаад хөдөлжээ. Тэдний хэн хэн нь үг дуурсангүй явсаар жижиг цагаан хөтлөг давв. Хангал арагш эргэж хараад саял нэг уужуухан амьсгаа авах шиг болсноо. Ава та өчигдөр хаа хүрээд ирвэ? Ирснээс нэг л дуу муутай. Гэхүйд өвгөн даньгаа хөөмэн урд шөн чамд элдвийн юм мэдэгдвүү? Гэж тэсвэр зүйлийг асуулаа. Хангал эцгийнхээ эл үгэнд төдийл балмагцсангүй өмнөх замаа ширтсэн хിവэр. Тэмээ та бас мэдсэн үү? Хэмээлээ. Өвгөн дуугарсангүй царайгаан бараалгасаар хэсэг явав. Хангала. Энэ бидний буусан газар л учир байх шиг. Төгс ахыг арайтай л аваад явчихсангүй. Гэж дуулдах төдий шивнэв. Даньгаа тэгэхэд морины амыг татаж зогсоогоод. Огтан бол энэ газарт бишээ төгсийг дагаж явах үйлтэй юмсан. Яагаад энд үлдчих вэ? Гэд хангал өөд цооширтв. Харин хангал үнэндээ л эцгийнхээ элүүгийн утгыг угсангүй. Хийдэмий гайхаж мөн өдөөсөн ширтэн. Өвгөн тогооч төгсөөс үгхлэх мэт бэмбэгнэж суун. Төгс яаралгүйхнээр халуун цайнаас нэгэнтээ очилж өмнөх ширээнээ тавиад өнөөхөл сүрдэм харцаараа хөөрхи тогоочийг цооширтэн. Тэгснэн та энэ солонгойг өргөж авсан гэдэг байхаа. Энэ охиноо надад өгчихвөл ямар вэ? Гэж шуудхан тулглаа. Өвгөн тогооч ихэд сандарчаа. Хаяа би ёсотой амиа өгсөн шүү. Та бид ингэж ярьж яаж болох аа? Гэд цааш үргэлжлүүлэх гэтэл төгс үгийг нь таслаад. За чамаг ямар мэдэхгүй биш. Хэзээ нэг өдөр хэрэг болно гэж энэ Монгол охиныг өргөсөн биш үү чи? Тэр өдөр чинь ирсэн гэж мэд.
Би чамайг гомдоохгүй хэмээлээ. Өвгөн үг хэлж чадахгүй хээдэмэл толгоогоо барьж гаслах айдан. Харин Моник төгс таатаяа инээмсэглэж түүнийг хараад чи яваад солонгыг наашин дуудаадах. Надад хэлэлцэх үг байна. Гэснэн орон дээрээ гэдрэг харж хэвтлээ. Тогооч үг хэлэх гээд чадсангүй хэсэг суугаад өрөөнөөс бөгцгөнсөөр гарав. Харин өрөөнөөс гарч хаалга хаамагцсан тогооч нүүр дүрэн инээмсэглээд чи тэгэхгүй гээд яах юм гэж шазууртайгаар шивнэлээ. Сансан бүхэн нь хар аяндаал бүтээд байх тул өвгөн тогооч баяр багтлаан нууж ядах мэт чүүчгэнэн алхсаар шавар тагзандаан сая нэг хүрв. Тэрээр шуутхан л орж хаалгаан хамагцаан. Хай солонго! Солонго! гэж чангаар хашгирна. Ингэхт нь шавар тагцны буланд ажиггүй суусан солонго ихэд уцаарлах мэт болоод. Үгүй та чинь яаваа юунд ингэж хашгич ав? Гэд хөгшин эцэг өөдөө цоош иртлээ. Өвгөн дуугарсангүй инээмсгэлсээр охиныхоо өмнө нэрж суугаад чичирсэн гараараа ганс нэр хайдан. Тэгснэн хаяа охин минь чи бидний хэрэг бүтээлээ. Цаад төгс чинь чамайг гуйх гэн шүү. Хэмээснэн хэг хөхөрхөн тэрэ. Харин солонго эл үгийг нэг ихч ойшоосонгүй угаас болох юм болдгоороо боллоо гэсэн шиг царайтай байхаж. Өвгөн тогооч. Охин минь чи тэр их баялаг хаанаас ундраад байдгийг л мэдх юм шүү. Айдаа насны бөксөнд нутагтан очоод хаш тэрлэж үүхэх минь. Хэмээснэн уламж ихээр инэв. Эцгийнхээ эл байдлыг харсан солонго эсэг чимээгүй сууснаа тохуутай гихч нь инээмсэглээд. Эцэг минь таныг би өдийн наслахтаа ихийг үдсэн хүн гэж санаж явлаа. Гэтэл энүүхэн дээр ингэч барьцаалтах гэж. Та санаа зовлтгүй. Төгсийн гიშгсэн мөр хийсэн үйл бүхнийг би өөрөөр нь хэлүүлнэ. Үүний хойно төгсийн баялаг настын хөрөнгө бүгд таних болно гэж сан. Хэмээлээ. Настын дээрээ дарбаад хонсны хойно төгсийн бие бүрэн илаар болжээ. Энэ өдөр вангийн хүрээ орж хуралд хишиг өргөөд буцаж буй Моник төгс хүрээний өргөн чөлөөгөр тарган хар мөрний нуруунд хазгай дуухан суугаад бодол болж явна. Хөөёр бас ихэд байхна. Сайхан ч охиндоо аргагүй юм байх та. Одоо би алийн болгон ингэж ганцаар явах уу? Аваад л явна да чамайг. Хэмээн бодох зураан тарган хар мөрнийхөө зоонд ташуур өргөв. Төгсдийн хэсэг хатруулаад нэгэн зүгт харцаан тогтоож морины амыг эрэхгүй татлаа. Хүрээний гудмаар хөлхөлдөх олны дундаас хонгор морь унсан залуу бүсгүй эрэхгүй өрдөжээ. Тэр бол нэгэн дор 10-аад хоноход нэг удаа ч тааралдаагүй солон бүсгүй байхажээ. Солонгыг харсан төгс тэрүүхэндээ инээмхийлээд хар морин нэгэнтээ давирав. Та намайг илэг бариад л байх шиг. Тан шиг хөрөнгө бэлтээ сайхан эр хүн над шиг ядуу хятадын өргөмөл охиноор яах юм болоо? Үгүй дээ солонго минь. Чи буруу бодож байна. Би чамайг ёслож авнаа. Солонго чимээгүйхэн инээмсэглээд алсыг ширтэн. Дөрөө харшуулан явах хоёр хүмүүн хүрээнээс багахан холдожээ. Солонго саял нэг төгс рүү эгцэлж хараад бидний дундах насны зүрэг яах вэ гэж саная. Гэхдээ та чинь эхнэр хүүхэдтэй хүн биз? Хэмээлээ. Эхнэр хүүхэд гэхээ эл үгийг сонсоод Моник төгс эрэхгүй царай бараалгаж хоромхон зуурт бодолд автав. Тэгснэн уртаар санаа алдаад. Тэмээ чиний зөв надад байсан. Гэхдээ одоо байхгүй. Гэж зөөлөн шивнэв. Ин хэлсэн төгсийн царайд хязгааргүй их уйгашуу хуралдах мэт болжээ. Яагаад байхгүй гэж? Яах юу байх вэ солонго минь? Муу хүний балгаар тэд минь хорвоог орхисон удаж байна.
Та намайг өршөөгөөрэй, би мэдсэнгүү. Чи юунд өршөөлгөх вэ? Энд чиний буруу байхгүй. Тийм ээ, тэгсэн ч надад хэцүү байна. Төгсөхө хоёул ингээд буцхуудаа нар орхон байна. Төгс солонго нарын дунд ин яриа өрнсний хойно тэд хүрээөд эргэлээ. Тооноор бүтэн сарны туяа гийсэн нь гэрт барьсан тосон дэнгийн гэрлээс ч илүү мэд. Холын аянаас ирээд дөнгөж нэг хоноод буй даньга хоймроо суугаад бодол болж мод толгойтойгоо ноцолдоно. Харин тулганы өмнөд гал өрдөж тогоо сахих бадам өвгнийхөө тийм байхыг харж санаа зовних мэт сууна. Бадам гал дээрх бүхэл махыг нэгэнтээ хөдөлгөөд өвгөн минь та ирснээс хойш л үгдүүгээ бодолд дарагдаж суух боллоо. Болохгүй бүтэхгүй хэрэг тохиов гэж айдуухан асуулаа. Даньга саял нэг хөгшин өдөө харж унтарсан мод толгоогоо сэргээгээд гэмгүй дайхо ингээд хүү оройтож байх чинь нөгөө хэдийгэн олж бөөгнүүлээгүй дэх шоу. Хэмээн бадмын яриаг тэсвэр тийш нь зүглөөлөв. Бадам харин дуугарсангүй тогоотой бүхэл махыг гуйлан царанд гаргаж эхэллээ. Эцэг хүү хоёул жинд явж баггүй хугацааг өнгөрүүлсэн тул цөөн хідэн адуу нь уулын нөмөр өвсний сорыг дагсаар үлэмчгэн холдожээ. Өдөржин адууга хайсан хангал үдэш гэрд арай хийж олоод адуугаан туусаар шүн хугслан харж явлаа. Тэрээр гэрийн ойрмогхон хідэн адуугаан үлдээгээд сарны саруулд хань хийж гэр өдөөгөө гэлдрүүлв. Унаа морин нилээд богшсон тул залуу хүү энэ тэрхнийг ажсаар хэнэггүйхэн явна. Гэртэн ойр ирсэн ч хоёр нохой нь ёр чимэрхсэнгүй. Хангал багхан гайхсаар дөхвөл уян дээр ганц хүн зогсож байх харагдав. Үгүй эн чинь аавда. Энэ хар шүн унтаж амрахгүй дээ. Надад санаа зовоо юм багта. Хэмээн хормохон бодсон хангал уян дээр ирлээ. Хангал мориноос буух зуртаан эцэг өөдөө халтхан хараад "Аамен, та унтаж амрахгүй ягавд." Гэсээр буруу харж зогсоод олмон тайлав. Гэтэл хангалын ард зогссон даньга сонготж чичирсэн хоолоогоор "Тогс минь яагаа бол? Тэр хаачаа бол?" гэж хангалаас асуухан тэр. Мориныхон эмээлийг авч зогссон хангал цочих шиг болоод огцом эргэж харав. Тэнд хөгшин эцэг даньгаа байсангүй. Бүр огтоос хүн байсангүй. Залуу эрийн нуруугаар хүйтэн жавар гулсах мэт болоход мориныхон эмээлийг шовтатж аваад гэр өдөөгөө шийдвэгхэн алхлаа. Тэн алхах дор яг ард нь хүн дагж явах шиг санагдана. Гэвч хангал эргэн харж зүрхэлсэнгүй биеийн хүчлэн барьсаар эсгийн үдэн сөхөв. Түүнийг гэрт ороход гэрийн зүүнтэй хажуулж алсан даньга орноосоо дөнгөж өндийгөөд ашгүй хүмүн хүрээд ирлээ. Цаад муу хэд чинь бүр холдчих юу? Халуун хоол идээд эртхэн хажуул мэнийхөө. Гэсээр орон дээрээ бүр мөсөн босч суулаа. Дайчмангийн хүрээ. Солонго хөгшин эцгийнхээ өмнө цомцоож суугаад учиртайхан инээмсэглэн. Харин өвгөн тогооч охиныхоо хэлэх үгийг хүлээж тэсэлгүйгээр төрүүлэн ам нээж. "Охин минь, цаадах чинь юу гэнэ вэ? Чи хэлээд орхиоч." хэмээн шавдуулна. Солонго багтай бас бачтай инээмсэглэлийг нүрэндээ улмааж тодруулсаар өврөн ухаж хугархай хэрнээ хөсрийн хавирганы талаас гаргаж ирхэн тэрэ. Тэгснэн "Манайг төгссөн нууц эрдэл энэ аваа. Намайг нутаг авч явах юм гин. Гайгүйч байлгүй. Эцэг минь та бидэнд одоо юу ч хэрэггүй. Энэ муу мойнгоос өөдтэйхэн хүн бол их үлийг бүтээж болох байсан шүү дээ. Гуйлыг зүлгээд алт болохгүй гэдэг эндэ." Гэд тас хийтэл хөхөрсөөр хавирганы хугархай ясыг нүрэндээ наах шахаж ширтэнэ. Хөгшин тогооч охиныхон ин аяглахыг хараад ирэхгүй айх мэт болжээ. Тогооч зөөлөн бас болгоомжтойгоор "Охин минь чи юу ярина вэ? Муу ээж чинь
Гэхүйд солонго үгийг нь огцом таслаад ээжийн тухай энд битгийэр би ээж шиг өвдөстэй бол ингэж амьдрахгүй байсан. Гэснээ дуун зөөлөрч өнөөхөл хавирганы ясыг ширтсээр гэхдээ одоо зүгээрээ үлдсэн насыг өнгө хүсэл хоёроор нь дүүргэж явхаа мэдье гайгүй. Гэт хавирганы ясыг тасаатгаад дээш өргөлөө. Энэ үед солонгын нүд эгээл муурынх мэт болоод нүүр ам нь нэлэн хүйтэн татуулсан чичирч байв. Тэрээр "Тэр чи сонс. Мойног төгсийг өдгөө үхлийн муугаар үхүүл" хэмээн шивнэлээ. Харин өвгөн тогооч юу хэлж эс чадаад чичирсэн гараан аажуухан сунгаж тэмтчсээр урт нарын гансан ширээнээс арайхийн олж авлаа. Сансан хэрэгэн бүтээж солонгыг авч явна хэмээн тайтгарсан мойног төгс шунжин сархад хүртээд өд хивээсэн ч сэрэлгүй хэвээр хөрхрэнэ. Тэрээр зүүд нойрондон умбуж ихэд жаргалтай байх бололтой уй уй инээмсэглэн. Тэгснэн гинэт царайн барааж хөмсгөн атрав. Шар илгэн хүрэмний тамтаг эгэлдэргэлж толгойдон хярсны хоёр чих бүхий цагаан ямбууг тогтоосон мойног төгс сарлагын савган даллуур эргүүлсээр жалга дагажгүй байна. Түүнийг харсан хавь ойрын тарвага дошин дээрээ тогтож ядан тонгочж дорон увалцаж хошигчна. Нарны сэрүүнд хэдэн бүрх хэвтүүлээ гэж сансан төгс онгорхой хар бууныхан амыг нэгэн хөх дошууд чиглүүллээ. Хөх дошны голд эгээл том хар чулуун мэт зантгар бүрх хөдлөгчгүй, хошигрохчгүй хөндлөн харж хэвтэх. Төгс буугаан ониллоо. Овоо хараагаан аргил бүрхний баруун хөлгөнд нь тааруулаад сум нүүлгэж орхив. Цахиур бууны нүүргэлсэн их дунд хавь оройр нэг хошгирж алсан том жижиг олон тарвнууд сурггүй болж нүх хонголдон орцгоожээ. Тэрхэн мөчөд төгс бууцсан зүг өдөөгөө хараад таг хөшчөв. Төөний бууцсан хөх дошин дээр борх байсангүй. Харин борхны оронд бөксөн биеэрэн үжирхий давууны тамтаг ороосон ясан хэдрэг мэт чөргөр хөхөвгөн өвдгөн тэврээд сууж байх нь үзэгдлээ. Төгс буугаан барьсаар босон харайв. Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Дахин лавсгаж харлаа. Мойног төгс эндүү хараагүй ажээ. Чөргөр хөх өвгний баруун шанаанаас идэ бэртэ холилдсон өтгөн харц цус тусагнана. Гэвч тэрхүү өвгөн хүний урманд чичвч хийсэнгүй өнөөхөл суусан янзаараа. Төгс айхгайхын алигч мэдэхгүй буугаан барьсаар зогсоно. Гэтэл өнөөх чөргөр хөх өвгөн толгоогоо огцом эргүүлж мойног төгсөөд харлаа. Харах мөртөө буйлгүй амаан томоор ангаалгаад эв хавгүй энэв. Бурхан минь энэ чинь юу вэ? Төгс энэ дуун алдаад арга шаяархан ухарлаа. Ухарч явхтаа чулуунд бүдрээд багахан хөл алдчихав. Тэрээр өвгнөөс хормын төдөд харц салгаад эргэж харвал өвгөн огтоос ор мөргүй болсон байхажээ. Төгс бүрч сандарч толгоогоо талбар тийш эргүүлж харна. Гүн хар жалганы захад онгорхой хар буугаан барьсаараа тэр гав ганцаараа л зогсож байх. Йоо. Хэмээн дуу алдаад төгс хэртэй хар шуугааран духны хөлсөн арчаад баг зэрэг тонгойв. Бүү үзэгт өнөөх үхэрийн хөхөвгөн хоёр хөлийнхэн дунд дээшээ хараад хэвтчихсэн амаа томоос том ангаалгаад тарвагчин өрөөд тас ширтэж байхан тэр. Төгс муухай орилсоор буугаан шидэд арагш газар дуунав. Одоо харвал өнөөх үзэрийн өвгөн байсангүй. Төгс арай хийж амьсгаа дараад "Йоо, би лав солио тусч байх шиг байна. Халуун наранд цохиулаа юм болов уу да?" Гэсэр өндөж суув. Тэгснэн "Хийцээ хийсэн үеийн үрээр ингэж амьдрдаг хүн болдоо би. Тарган морь унаад тааваараа найр хэсэд данцаж явсан. Иш чаавас хормоогоо чирсэн нэг яатуу хоол нэгсэн дөрвөн халдар хүүхдээс өөр надад юу байна? Хоёр нь ямар миний хүүхэд ч биш. Хүүхэдтэй бэлэвсэн хүүхэн авч суугаад айл болгосон нь миний хог. Ингэж явхаар үхэх мэнчтэй ирвэз." Төгс энэ шогшроод газраас өндөх гэв. Гэтэл түүний чихнэн "Эхнэр хүүхдээ надад өгчих" гэх хахирган дуу нэгэнтээ шивнэлээ.
Мойног төгсийн өчүүхэн зүрх эл дунд эгээтэл хаагдчихсангүй. Чичирсээр ийш тийш гарав. Ойр хавьд нь хинч байсангүй. Гэтэл ахиад л өнөөх дуун өөрийн амьдралыг харааж үхлэн дуудан явхаар эхнэр хүүхдээ надаац. Ингэвэл чиний чин хүслийг болгож болох юм шүү. Хэмээн улам чангаар өгүүлв. Төгс хийдимэл бүлтэлцэж ийш тийш харна. Тэгснэн чи хэмбэ? Гэж арайхийн асуулаа. Өнөөх адын хоолой мойног төгсийг элгэлэх мэт чангаар хөхрөөд чи дөнгөж сая намайг андуу хараад буудсан биш билүү? Хар зүрх чинь хагарчих шахан байна билээ. Харагдаад юу гэхэв чамд? Харин чи миний үгийг сайн сонс. Би бол эзэн хийгээд бийгүй. Энэ ууланд оргонсон тэрэн билээ. Тэжээж цадгахгүй, тэрэж харамнахгүй тэрийг зовлонгоор чи юу хийн? Надад бүгдийг өгчхөд харамын бодвол яана? хэмээл. Энэ удаад төгс ирэхгүй биеэн барьсаар арайхийн тайвширчээ. Мойног төгс тэрэнгийн үгийг тунгаах мэт дуугүй суун. Тэрэн чи бодож байна уу? Сайн бод. Бодлыг чинь хариу өгч би мэдэж байна. Гэд анайл гол зуртал хөхрөнө. Гэтэл төгс шийтсэн мэт толгой өргөөд тэр дөрвөн хүүхэд тэр муу хормойгон өшөгдсөн хүүхэн чамд үнэхээр хэрэгтэй юм гэж юу? Тийм бол автугай. Харин хар амийг минь үлдээ. Чамаас өөр хүсэх хүсэл үгүй. Гэвэ. Тэрэн уламж чангаар хөхрөөд хүсэл гинэ. Хүслийг чинь би мэднэ. Чи одоо буц. Гэртээ хар. Ад үтсэн бүхэн чинь чамд руу болсон байхгүй. Тэндээс нэгэн атгыг аваад хүүшийн хэцдэр энэ шөнө ирээрээ. Тэнд чиний хүссэн бүхэн чинь хүлээж буй. Гэснэн үргэлжлүүлэн чангаар хөхрөв. Тэрэнгийн хөхрөх дуу алсарсаар нэг л мэдхэд үгүй болжээ. Юу болоод өнгөрсөн, юу хийснээ ч үл ухсан мойног төгс ухаан солиотой мэт гөлөөсөөр газраас арай хийж босов. Эхүд өнгөрөхөрд төгс гэрэнхэн баруун өнөөр давж ирлээ. Тэнд жижигхэн бор гэрэн байсангүй. Харин аль хэдийнэ шатаад дууссан алгын чинээ буйрал харлаж үзэгдэх нь тэрэ. Төгсийн царайд ямархан ч хувирал гарсангүй. Унаа морин сажлуулсаар шатсан буйран дээрэн ирж дөрөө мултлав. Тэрэн үнэн хэлжээ. Үнс чанд руу болсон буйран дээр шатаад өгөрчсөн хүний цөөн яс байхагаад ганцхан том гавлал үзэгдэн. Тэрхүү ганц гавл ясыг эхнэрийнхээ гэдгийг тааж ядсангүй. Харин гүйцэд ясч амжаагүй нялх үрсийнх нь гих зүйл үзэгдсэнгүй. Төгс үнсэн дунд өвдөглөн суулаа. Гэхдээ тусал нулимсч унахсангүй. Баруун гараа сунгаж атга үнс аваад угсах юм бослоо. Аяа хүн чи хар амиан тулахад араатан соёотноос дорд нэгэн биш үү? Хар усан бороо завсаргүй шаагаад харанхуй шөнийн тэнгэрийг хаг татаж аянга цахилан харвах нь даанчиг сүрдэм. Тэр их ус хийгээд тэнгэрийн сүр хүчийг үл ажрах ганц морьтон уулын өндөр хэцүүд буцалтгүйгээр мацуулна. Ойртон үзвээс эсхий хэвнэг өвч хөдөрсөн 40 иргэм насны эр байх бөгөөд унаа морио баруун зүнгүй гуйцаар зүтгүүлсээр байхаж уулын өндрөөс сул асгах их хурын усан хөрс чулуу хоёрыг эргүүлчих шахам хуйларсаар. Гэвч мөнөө хэрийг зогсоосонгүй. Тэр матсаар уулын хэцлэр саяныг гарлаа. Мөнөө хэр морносон үсрэн буугаад газарт лаг хийтэл өвдөглөв. Тэгснэн толгой гудайлгаж ихэл зөөлнөөр. Чи энд байна уу? Хөх уулын хар тарвагчин мойног төгс миний бие энд ирээд байна. Гэд хэсэг чимээгүй болов. Саяхан л нэжгнэн асгаж байсан их адар намжиж мойног төгсийн үгийг дуулах гэсэн шиг намгүн болов. Төгс толгоогоо өргөлөө.
Тэрээр талбар тийш нүдгүүлгэн байснаа голынхон дуугаараа "Чи надаар наадаж хамвуу. Гараад ир чи. Би газар гიშгэх үр гал үлэх ханчгүй боллоо. Одоо надад сэтэрхий тэвэн сэмэрхий самбайч үлдсэнгүй. Намайг яа гэв. Чи гараад ир." Хэмээн бархирлаа. Түүний ил дуун ойр орчмын оргил нэг бүрийг дамжин цуурайлж алстан аниргүй шөнийн нам гүмд эрэхгүй залгуулав. Тийм байхдаа тэрэнгийн хөхрөх дуун тэнгэрийн дууг давж цуурайлав. Төгс угсхийн өндөлөө. Төгс хүсэл бүхнийг нь биелүүлнэ гэсэн чинь хаанд байд. Би булганд булхаж торгонд хөлбөрхийг хүснэ. Би алтаар гулгиж сархтаар тургилахыг хүснэ. Би бүгдийг хүснэ гэж чангаар хашгирлаа. Энэ мөчөд тэрэн инээхийг болов. Тэрэн "Төгс чи сонс. Наад газраа ух. Тэнд миний алтан ясны хэлтэрхээ буй. Нэгийг олж ав." хэмэв. Төгс эргэлзэх мэт байснаа усан бороотой уралдах мэт санд чин тэмтчсээр газар шороог чулуутай юутай этэн самардаж эхлэхэн тэрэ. Азарган бороо аль хэдийнэ намдаж. Газрыг дэлэмхэр сэндийчсэн мойног төгс саял нэг дээш өндөв. Тэрээр гартаан хугархаа хавирганы яс атгаж. Төгс хавирганы хөсрийн ясыг нүүрэндээ наах шахам хараад "Энэ чиний хэлсэн зүйл мөн үү?" гэж аяархан шивнэлээ. Гэтэл төгсийн өмнө чөргөр хөхөвгөн гэнэт гарч ирээд гар дээрээс нь атгаад авхан тэр. Гэнгүй суусан хөөрхий төгс үхээр мэт өвгөнтэй харцтуулаад яг хөшч орхичээ. Тэгмэгц тэрэн өвгөн заналтай өнгөөр "Чи харанныхаа төлөөс болгож 5 халуун амийг надад өгсөн. Одоо харин миний биеийн нэг хэсгийг авч байна. Үүнийхэн хариуд өөрийнхөө бас өгөх ёстой" гэж хүйтэн жавар сэгүүлэн байж өгөөллээ. Төгс шүлсэн гүдхийтэл залгив. Төгс би чинь хамт хүн. Би биенээсээ юуг өгнө гэхвүлээ. Өршөө намайг ингээд болий. Би бай. Утсан чинь амийг минь өршөө. Гэд сүхрэн унаад уйлгнав. Тэрэн дахиад л чангаар хөхрлөө. Тэрэн 10 хуруутай атлан мойног нэртэй биш билүү? Надад нэгэн хурууг өг. Гэснэн үг хэлхийн завдалгүйгээр 100 гарынх нь 7 хурууг тастатаад авчихын тэрэ. Гэнгүй байсан мойног төгс голынхон дуугаар бархирсаар гараан бариад газар дуунав. Харин тэр мөчөд тэрэн замхарч үзэгдэхгүй боллоо. Гагцхүү тэрэнгийн цахирдах дуун л сонсогдсоор алсарна. Тэр дуун "Бид өгөө аваагаан тэнцэв. Алтан ясны хэлтэрхийг минь амшиган хайрлаж хүсэл бүхнээ хэл. Харин бусдад алдгаас хичээ" хэмээсээр алсарвэ. Мойног төгсийн амьсгаа давхцсаар зүүднээсээ сэрлээ. Хар хөлсөн цутгаад эгээл усан дунаад гарч ирсэн мэт болсон байна. Төгс хүүшийн хэцээр бус настын шавар тагцны адар ширтээд хэвтэж байгаадаа саял нэг итгэж уртаар санаа алдлаа. Гэтэл төгсийн чихнэн "Би чамд эсгэллөө. Алтан ясны хэлтэрхийг минь бусдад алдваа" гэд тэрэнгийн хөхрөх дуун зөөлөн сонсогдов. Мойног төгс угсхийн өндөлөө. Тэрээр орны урд байх өөрийн 2 гутлыг шүүрч аваад түрүү оймсыг нь нэгжив. Тэнд хугархаа хавирга байсангүй. Төгсийн царай эрэхгүй бараалаа. Тэр аажуухнаар арагш хэвтэв. Тэрэнгийн дуу "Чамаас илүү нэгэн миний эзэн суужээ. Заяандан гомтоос яах вүлээ?" Төгсийн нүд улаанаар эргэж цусаар дүүрнэ. Цус дүүрэх биш бүр бялхаад нүгсүв бүрээс нь асгарав. Төгс хий димэл гараан сарвалзуулсаар хэвтэн. Түүнээс ёол хаваач гарсангүй. Хар тарлан цасаар цоохордсон уулын амууд
2 морьтон өгсөж явна. Энэ бол өвгөн дангаа хүү хангалттай яваа хэрэгвэлээ. Хангал эцэг өдөө ширтсээр хэсэг яваад "Аваа, та тэр Жамган гэдэг хүнийд очоод ирснээс нэг л бишээ. Надад одоо хэлэх болоогүй юу?" хэмээн айдуухан асуулаа. Дангаа дуугарсангүй хүү өдөөгөө харж хэсэг болоод "Цаг нь арайхан болоогүй гэж мэдээ. Хүмүн хоёул тэр хондонд хүрнэ" гэд ташуурын үзүүрээр нэгэн зүгт заав. Тэд явсаар зорьсон газартаа иржээ. Дангаа морноосоо бууж хүүдэн цулбуурыг өгөөд өөрөө газарт завлиж суулаа. Тэгснэн өврөн ухаж багхан бодолтой зүйлийг гаргаад задлав. Тэнд шар тосонд багсарсан 10 гурил байхаажээ. Өвгөн хоромхон зуурт хомойл угуулж сүр тавилаа. Төдхөн дангаан өмнө ус гизгэн сэгсийсэн хүүхэн дүрт сүг аажмаар тодрон гарч ирээд газарт явгалан суухан тэрэ. Хангал үзэг нүдэндээ ч итгэсэнгүй. Аавынхаа үг унгахгүй байсныг саялныг бодлоо. Сүрийн үнэр үхээрт нэн таатай байх мэт амгалан байхавэ. Тийм хэсэг болоход өнөө хүүхэн эгэл хүмүүний дүрд оршив. Үүнийг л хүлээх мэт суусан дангаа өвөртөн гараан айжуухан хийж Жамган өвгөний өгсөн атга арцыг гаргаад хомоолын цог дээр зөөлөн асгав. Тэгснэн "Үйл дохин минь төгс өдгөө үгүй болсон байх учиртай. Нэг л санаж өс зангидаад хаа хүрхэв. Нэгэн заяаны жамыг дагаж амирал. 4 сайхан үрийнтэн төөргийг даах буянтан бас бий гэж мэд" хэмээн аргадах мэт шивнэлээ. Хүүхэн дуугарсангүй, бас ямархан ч үйлдэл үзүүлсэнгүй. Явган суудлаан засаж бохирон суулаа. Тэгснэн айдуу ухнаар мишэв. Энэ цаг дор наран уулын баруунаар оройж тэдний байх хойш гарсан амыг нэлэнхүйд нь гээгүүлв. Хүүхний дүр айжамдаан бүдгэрсээр хурц цагаан гэрэл мэт гялбаад хоромхон үгүй болох нь тэрэ. Өвгөн дангаа саял нэг уртаар амьсгаа аваад алга хавсран залбирч "Гэлалаа Жамган минь" хэмээн аяархан шивнэлээ. Харин хангал хаашаачгүй таг болжээ. Тэр саяхан харсан бүхэндээ итгэсэнгүй. Гэхдээ Жингээс буцах замд өөрсдийнх нь юу дагаж ирснийг, өвгөн эцэг нь Жамган гэгчэнд очоод юу хэлэлцсэнийг, юу бодож өнөөдрийг хүрснийг саял нэг ухах мэт болов. Түүнийг тэнгэр өөд харахад өвлийн цагаан урд үрдийнхээс ч өнгөтэй болсон мэт харагдана. Дайчин вангийн хүрээ. Наст данжаад өөрийн умгар өрөөндөө хэсэг холхиод тэсгэлгүй гарлаа. Тэрээр шуудхан л мойног төгсийн нойрсож буй тасалгаа өд чиглэв. Тэр хэсэг яваад зог туслаа. Хамарт нь тэсгүйе бэрх өмхий самхай тэмтрэгдэв. Данжаад хар торгон хүрмнийхэн халахгар ханцуугаар хамраан дарсаар багхан яр байна. Тэр зөөлөн гიშгэлсээр хаалгыг нээв. Данжаад харсан зүйлээсээ болоод арай л унчихсангүй. Төгс үхчээ. Түүнээс бүтэн үлдсэн зүйл гэвэл 7 сүвээс нь харц ус садарсан ганц толгой л байв. Бусад биеийнх нь хэсэг нь үхээд даруй жилийн хугацааг үдсэн мэт болоод илжирч ялзран орны ингээр нэг таржээ. Өвлийн цаг атал орны цагаан торгон давуунд цогцсны хар тус нэвчээд өтний ногоон ялаа үе олноороо шавн дүнгнэлдэж байхаач. Наст данжаад хідэнтэй хий огуулсаар муухай бархин эргэв. Солонго бүсгүй толны өмнө суугаад дуу аялна. Тэрээр өөрийнхөө царайг тал бүрээс нь харж их л баясгалантай байх болгоо. Гэтэл түүний ард хэн нэгэн эрг шиг болов. Солонго дуу аялахаан болж арагшаа харалгүйгээр чимээ чагнаад "Чи хүрээд ирвөө? Мойног төгс үхлийн муугаар үхээ биз?" хэмээн дээрэнгүй аясаар шивнэв. Түүний хариуд "Тэгэлгүй яахав. Тэр андараа нэлжирч үхв. Та өөр юу хүсгсэн бол?" хэмээн тэрэнгийн хахир дуун хадав. Толинд харж суусан солонго хүйтнээр инэмсэглэлээ.
Үйлийн муу мартагддаггүй. Хүний муу засардаггүй. Үйлийг үннээр үйлд. Хүнийг сэтгэлээр тань.